За бүгдийн амгалан гэлтэй. Орчин жидун орчин жидун шингийн жорлом гиндүн шүү чад үрсэн. Одоо жорлом тийм ээ. За тэд нар тэгчингийн намаг юу чаднаа гэж. За дээр өмнө одоо хичээлүүдээр гарсан төв дөндөн ба нам санжаалаас тэргүүтээ хоёр үнэн тийм ээ. Үнэмлэхэн үнэн. За тэгээд харьцангуй үнэн. За тэгээд хутагтын дөрвөн үнэн тэргүүтээ. За ингээд их хөлөгний одоо гол сургаалыг багтаан одоо үзүүлсэн. Хүчин айлцсан одоо 10 одоо зүйлийг бол номноод 10 үйлдэлчийг номноод түүний дараагаар их хөлөгний жорлом тийм ээ. За 5 одоо их хөлөгний 5 зам мөр тэрний 2 дугаар жорломыг одоо номнох юм учир шалтгаан нь юу юм бэ? Их хөлөгний тогломын үед тийм ээ нэгдүгээр одоо анхны одоо зам мөр одоо чуулганы мөр буюу одоо цоглом тийм ээ. Цогломын гавсуу гавсуу дамггис донитла тойсомжис дундаг жадвалаа тийм ээ. Тэгэхээр бид нар өмнө нь бол одоо хоосон чанарыг учир шалтгааны ухаанаар логикоор одоо үзүүлсэн үзсэн тийм ээ. За тэргүүтээ за олон янзын одоо ухаанаар үзүүлсэн шүү дээ тийм ээ. Учир шалтгаанаар эрүүгийн жалбуу дэмбэрэлжийн тэнцэг үүтээ жигд барал тийм ээ. Жигд баралжийн тэнцэг үүтээ. За энэ тэгчин цогломын үед бол хувьцаар хоосон чанарыг сонсох санахуйгаар дундаг жадвалаас гэж. За буруу одоо бодсон тэр одоо үгсийг бол ингээд үгүйсгэж няцаагаад хоосон чанар донитламигийн гомжун зоврж үрвэн гэж. Донитламигийн гомжун гэж. Хоосон чанарт одоо хандсан, зоригдсон бясалгал одоо голулсан их хөлөгний одоо жорлом одоо цогломын дараагаас одоо ингээ гарах учиртай учраас тэр учир шалтгааны үүднээс бол одоо чингийн жорломыг үзүүлж байгаамаа гэж. За тэгэхээр энэ донитламигийн гомжун гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр нэг ёсондоо хоосон чанарыг бясалгах одоо энэ гэдэг нь юу хэлж байгаа гэхээр донитламигийн тагтун хэлж байгаа. Тагтун тийм ээ. Тагтун тагантан донитламигийн сахтун донитламигийн гомжун донитламигийн гомжун. Тэгээд донитламигийн гомжун ахын тулд одоо заавалчгүй шинэ товс. Шинэ бол заавал хэрэгтэй. Далаа өгш бас сүүлдний сүнчээнд бас айлтжсэн тийм ээ. Хоосон чанарыг бол одоо битсэн. Бодисатын сэтгэлийг бол төрүүлсэн. Одоо тэгчингийн жорлом товлоход ганцхан шинэ дээр ингээд тулчаад ингээд энэ дээрээ ингээд гатчаад байна. Шинэ би одоо дүвлээгөө учраас шинэ дээр ингээд одоо тулчаад тийм ээ. Гацаад ингээд цааш явж чадахгүй байна гэдэг ийм айлдвар альжсэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ бол яг бидэнд шинэ хэрэгтэй гэдгийг л ойлгуулахын тухайд тэгж ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Яраасгийн хувилгаан танаас одоо тэгээд бол шинээг бол одоо ялангуяа бага залуугаасаа заавал одоо өдөрт 15-аас 30 минут өдөр бүр заавал хийх юм бол хялбар болохгүй зүйл байхгүй шүү дээ гэдэг донжигийн лүн татаад тийм ээ. Ингээд бол шинээг бол заавал хийгээрэй. Бидэнд одоо нэг дутагдал байна. Юу бол шинэ гэдэг бол одоо чинүн төмөн яндан гэх тийм ээ. Одоо нийтийн эрдэм одоо төсүүдийн одоо өөр бусад шашны улсууд ч гэсэн шинэ дүүлдэг. Энэ бол тэргээд ийм одоо хончин дамлах гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тийм тоохгүй байх. Нэг үл ойшоосон маягтай ч юм уу. Тэгвэл за яах вэ тэр гайгүй гэх маягтай. Тэгж юрөөсөө бодохгүй юм байна шүү. Шинэ маш чухал байна.
бодисодын сэтгэл, нэгүүлсэнгүй сэтгэлж бай, ганцхан дагмид хоосон чанарыг бэлтгэсэн ч бай. Шинэ байх юм бол хичнээн одоо хүчтэй, хичнээн хурдан байх үлээ. Тийм учраас шинэ бол маш чухал байна гэж. За тэгэхээр энэ Донюдламигийн гомжин төрөхийн тулд бол шинэ заавал. Тэгээ Донюдламигийн гомжин гэдэг маань бол Донюдламиг багтун. Багтун гэдэг маань яах вэ гэхээр тэгээ шинэ дүглээд шинэ тийм ээ сэтгэлээ тогтоогоод тэр тогтсон сэтгэл дээрээ одоо хоосон чанарыг гах тийм ээ. За тэгээ регби намдан 5000 гомаа. Энэ одоо зам мөр заавалчгүй ингээд араас нь ингээд залган одоо орж сэтгэлдээ төрүүлэх ийм шаардлага байгаа учраас энэ учир шалтгааны үүднээс бол гэгчингийн одоо дамаг жүү буюу 10 өвцгийг номсны дараагаар гэгчингийн одоо жорломыг одоо номонж байгаамаа. Учир шалтгаан нь бол энэ юм шүү гэж тийм ээ. За Донюдламигийн гомжин зоврож жүрвэн гэж байна. Гомжин зоврож жүрвэ. Гомжингийн шишээр зоврож жүрвэн тэгчингийн жорлом жүмий жумцанжис ядаршаад. Дэян доёо ванду жана гомломлоо домбын дамаггийн гавсуу гэж. За тэгэхээр бол тэгчингийн жорлон гэдэг бол дураараа ярьж байгаа юм биш. Хүн багшийн айлцсан судраас бол уг гаруул нь байгаамаа. Их сурвалжтай юм аа гэж тийм ээ. Тэгэхээр тэр судран аль үед айлцсан судраас одоо штат чинь нөхөр гомломыг одоо номлож явах үеийн тэр хэсэг дээр бол юу гэж гарах юм. Тэгэхээр за энэ судрын энэ хэсгүүд бол ингээд бүтэн биш. Хэсэг ингээд гаргасан байгаа. За тэгээд ерөнхийдөө үг нь бол гайгүй. За тэгээд харцгаая тийм ээ. Тэян доёо ванду жана гомломлоо домбын дамаггийн гавсуу жанчуу симбийн зэмүүн жонду мэдүүн дээ давун зэмүүн жонду гэдэг нь бол жорлом дод зэмүүн суба чөчг гэж жорлом дотроо дөрвөн хэсэг байгаа шүү дээ. За тэр зэмүүн жонду мэдүүн дээ давун гэвэн зава тамжид 연수 зовор жевор цалвин жанчуу симба чимбус тэрвжин паралду чимбала давр жео че сумба дан нэгдүгээр хэсэг. За мөн энэ цэдэн дамба шэрэвү цэдэн дамба равжуулаа дэгэж жамарасан. За шэрэвү равжур хоёрын яриа байна тийм ээ. Цэдэн дамба равжур жидарна жанчуу симба ч юм уу зэмүүн жонду дума ин шэ дэшин. За ингэж асууж байна тийм ээ. Дэгэж думаравадан цэдэн дамба равжурж цэдэн дамба шэрэвүла дэгэж жамарасоо цэдэн дамба шэрэвү жанчуу симба ч юм уу тав мехавис гэж байна. За гол хариулт нь бол энэ байна шүү дээ тийм ээ. Цэдэн дамба шэрэвү жанчуу симба ч юм уу тав мехава учраас гэж. Арганд мэрэгэн биш. Бодисодва арганд мэрэгэн биш. Одоо ийм бодисодва байгаа учраас Харалду чимба дуглаж очиж ингэж. За тэгэхээр тав мехава гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр жанчуу симба ч юм уу тав мехава гэдэг нь одоо энэ гэгчингийн цогломын үед байдаг тийм ээ. Цогломын үед байдаг юм уу? Одоо энэ иглийн одоо энэ зам мөр дээрээ яадаг вөхөр зарим одоо бодисодванаар бол хоосон чанарыг голлон бясалгах. Бодисодын сэтгэлийг арай баг маягтай тийм голлохгүй. Зарим бодисодванаар бол бодийн сэтгэлийг бол одоо голлон одоо гаад хоосон чанарыг гол болгож бясалгахгүй. Бясалгах нь бясалгана шүү дээ тийм ээ. Бясалгаж яваа. Тань мэдсэн байгаа. Тэгээ бол илтгэд онж таньж мэдээгүй байгаа. Учир шалтгааны үүднээс бол мэдчихсэн байна. Эсэн хэдий боловч бол хоосон чанарыг бол голлон бясалгахгүй бодисодын сэтгэлийг голлон бясалгах байдаг ч юм уу те. Донёд жанчивжсэн юм хоёрын аль нэг нь одоо зурж ядва те. Зурж голлон одоо ингэ цэцлийн орон болдог. Тийшээ гол анхаарлаа аль нэг нь. Тэгэхээр аль нэгний нь одоо ингэ голж байгааг бол жанчуу симба ч юм уу тав мехава гэж. Тав мехава. Тийм тав мехава байгаа учраас Харалду чимба дуглаа жожжин гэж. За 6 брамидэд бол одоо ингэж жиж хамдаад тэгээд тав хайва мишэ шиндүү домбоньдон цамаа мэдвадан момбо мэдвэ дэнэнзэнла дэндэ нянтойдон рансанжиж сар ян мэдүнла янчуусын би жон медур ян мижуга гаямба дэни янчуусын ба симба чимбо дэмүүн жон чэж одоо
Ингэж хариулсан тий. Шэ маравадан. За шарибу марава зэдэн дамбаар за ингээд бас нэг хэсэг юм судраг үзүүлсэн тий. Одоо дараагийн нэг хэсэг нь болохоор шарибу марава зэдэн дамба за шарибу тийм ээ. Шаригийн хөвгүүн гэдэг тэгээд нэрлэлт тий. Ээж нь бол шари гэдэг учраас шаригийн хөвгүүн тий. Шарибу марава зэдэн дамбаар авжур жи чирна жанчу симба чимбу жондужур шева девала авжуржис марав. За энэ жанчу симба чимбу гэдэг хоёр хэлээд байгаа бол энэ бүгдийн учир бол одоо энэ жорлом зүйлээд тэгээд дараа нь жорломын дараач. За энэ дараа нь одоо бид нар үзэн штэ. Ягаад жанчу симба чимбу хуучирслага энэ барчин дээр гарна шүү та. Тэгэхээр тэр үед нь тайлбарлаа. Ягаад бараг ингээд илүү хэцсэн юм шиг тийм ээ жанчу симба ч. За жонду жүршэдэ бала ягаад ингээ гимтэй гэж байгаа юм бэ? Гимтэй болчвоо гэж ингэж асууж байна тийм ээ жанчу. Авжиржис марава. Тэдэн дамба шэрибүү дэл жанчу симба чумбо шэрвж парадо чимбала жедвице түг мэрдэг жээж авар омбор шимбадан хагвар найвадан гүн шивадан хэмээх тэргүүтэй шээс сог жорломжийн доо нам сун гэж. За хэмээх тэргүүтэй ингээд жорломыг үзүүлсэн бурхан багшийн одоо ийм судар болвол байна зарилгалсан байна гэж. За энэ сүг нэрдэгван омбор шимба хагвар найва гүн шива энэ төргээд эднийг одоо ярина. За энэ бол одоо судрын одоо уг гарвал тийм ээ. За жишээ нь бол одоо банчин сономдаа углам маань бол өөрийн дураар одоо айлтдаг. Судрын одоо их сурвалж нь энэ байна гэдгийг бол ингэж үзүүлж байна тийм ээ. За хэмээх тэргүүтэй жорломын одоо доо нугуудыг бол зарилсан. Доодын гомба данжөөсү дэл балаа гэж. За дээр өгүүлсэн эдгээр судруудын утгыг тийм ээ. Утгыг буюу одоо тэр болгоосон тэр болгоолтыг бол шаштрт тайлбарлах та гэдэг нь шаштар гэдэг нь бол данжоо ондогж гэдэг. Ондогжинд тайлбарлахдаа бол мегваданы намбадан гэж тийм ээ. Мегва зоригдол мөн намба буюу байдал за хийгээд гээд хэмээх тэргүүтэй 12 чулга бол зарилгалсан байна гэж. За тэгэхээр ондогжин дээр бол 12 шул айлцсанаа гэж. За мегваданы намбадан хэмээх тэргүүтнэр бол тэгчингийн жорлом тэгмингийн жорломоосоо мегва намба жүү янзан дэнцүүлдэ чачаан аянгоно чадвардуу багцул ор дэнэ мегва мэрдэг ласуугаа шээсүг лагмаа намжис жайвар чадвичэр гэж. За тэгэхээр ийм 12 шулга гор бол тэгчингийн жорломыг үзүүлж байгаа. За тэрэн дээр дотроо бол одоо энэ их хүлэгний жорлом болвол баг хүлэгний жорломоосоо 5 онцлогоор бол ялгамжаагаар бол илүү байгаамаа 5 зүйл. За тэрний нэгдүгээрх нь бол энэ мегва, хоёр дахь нь намба, гурав дахь нь жүү, дөрөв дахь нь янзан, тав дахь нь дэнцүл гэсэн ийм 5 зүйлийн ялгамжаагаар бол илүү байгаамаа. Их хүлэгний бол баг хүлэгний тийм ээ. Их баг гэдэг нь бол сайн муу гэсэн үг ердөө биш шүү дээ тийм ээ. Ердөө биш шүү дээ. Одоо Чарвага тийм ээ. Нянтойгийн одоо зам болоод Жанчулсимбагийн Бодисадва нарын зам мөр хоёрын тэр жорломын үе бол хоорондоо 5 зүйлээр ялгаатай гэж. 5 зүйл. За тэр ондогжингийн цэгийг одоо. За бид нар бол энэ юу ондогжингийн энэ бамбуу дүлдэн номбодог дэдэн томтуу ригнарыг барчиж жигвэржэнадан жидмэн огмондо харсум сэрзи тартогдоо түгэ чагжим тонвае чойло шилүүн онсонжид тэрүүданы нишүү гэд гиндэн нишүүгийн энэ бүгдийг үзсэн те. Тонвае чойло шилүү гэдэг нь хончоши гэдэг байгаа шүү дээ те. Хончоши лүүн онжид. За лүүн тийм ээ чойло шилүүн онсомжид тэгээ сэрүүданы нишүүн гэд одоо гиндэн нишүүгийн одоо юу болвол ингээ ондогж байна. За тэрний яг дараагаар залгаад бол ондогжингийн даваагаараа бол мегваданы намбадан гэд мегва намба тийм мегва чачо намба жүү янсуу зэмба гэдэг нь янзан за тэгээд жанчуу зэмба жовая
дод тэргүүтээ дагны жишин дүү. Дод гэдэг нь жорлом дотроо дөрвөн хэсэг хуваагдж байгаа шүү дээ. Жорлом, дод, зэмүү, цоба, чөчг гэсэн дөрвөн хэсэг. За тэрийг дод тэргүүтээ тийм ээ. Тэргүүтээ гэдэг нь нөгөө үлдсэн гурвын одоо тэргүүтээ гэдэг. За тийм шүү. Зэмүү, цоба, чөчг. За ийм мөн чанартай намдаг шивадан дүмба хүндэн брэндэн чумбонам нянтой сэрүү давуудан жава дагла чадвар пагва юм аа. Нянтойдон тэрүүр ан санжээ тийм ээ. Нянтой болоод тэрүүр ан санжээ буюу 10 жил. За эдгээрээс бол чадвар дүү пагва буюу ялгамжаатай илүү юм аа. За тэгээд одоо дотор нь байгаа тэр ялгамжаануудаа юугаар одоо тэр мегва гэдгийг агаад юугаараа илүү юм. Тэгээ намба, жүү, ёнзон, дэнцүүл гэдэг нь юугаар илүү юм бэ гэдгийг үзүүлж байгаа ондогжингийн цэг нь бол мегва мэрдэг ласууга дэмбэ дэнжиндээ намбан оншинлаас дугаас өнчөтэй байж өсүүд угаа найруулаа найдан дагдаж одоо. Тэгээ за энэ тэргүүтээ ингээ 12 шулга бол ингээд нийтдээ үзүүлж байгаа жингийн жолоо. За ондогжингийн одоо цацэг бол энэ байна тий. Даваа бол ийм баг. За тэгэхээр энэ бүгдийг бол одоо энэ парчин жодон дээрээ бид нар нэг бүрчсэн сайхан ярилцаад явах нэ. За. За тэгэхээр бол хэмээх тэргүүтээ тэгчингийн жорлом, тэгмингийн жорлом лай, жорломоос мигва намбажу, ёнзон, дэнцүүл гэсэн 38 гонэ. Тэгээ 5 одоо ийм ялгамжаа ийм бол чадвар дүү пагцул буюу одоо илүү гэдгийг бол товчхон үзүүлээд тэгээд дэлгэрүүлээ цааш нь бол мигва мэрдэг ласууга хэмээх тэргүүтнэр бол үлдсэний нь бол ингээд дэлгэрүүлэн ном гэж дэлгэрүүлэн үзүүлж байгаа нь бол мигва мэрдэг ласууга гэдэг ийм одоо үгнүүд бол одлогчонд бол таны дээр өгүүлсэн хүн багшин альцсан судрын одоо тэг бол тайлж байгаа гэж майдрын гэгийн тайлж байгаа тийм ээ мигва мэрдэг ласууга тэргүүтээ майдр бурхан бол хүн багш Гомбо шагжаа Төвагийн айлцсан судрыг бол ингэж бидэнд тайлбарлаж байна. Ондогжингийн энэ тайлбарыг бол Анчин соном давг бол одоо энэ парчин жидэн дээр. За гав дэрэр гэж байна. За энэ үест. Тэгэхээр энэ үест гэдэг бас ингээд анзаарахгүй юм шиг. Гав дэрэр гэдэг нь тийм ээ энэ үест гэдэг нь юу аль үе? Юу яриад байгаа? Одоо жорлом ярьж байгаа. Тэгээ гав дэр гэдэг нь юу хэлж байгаа гэхээр Умаар Анжидвийн одоо бид нар парчин жидэн бол Умаар Анжидвийн ёсонд голлон одоо ярьж байгаа ийм үе. Тэгэхээр Умаар Анжидвийн энэ үед гэсэн үг. Энэ гав дэр гэдгийг тэгж ойлгох юм шүү. Гав дэр тийм ээ. За тэгэхээр тэгчингийн жорлом гэдэг чинь хоосон чанарыг бясалгаж байгаа. Тийм ээ. Бодисатва учраас мэдээж их хөлгөний учраас бодисатва. Бодисатвад бол угаасаа бодисатын сэтгэл бол заавал байх хэрэгтэй. Дээр нь хоосон чанард ингээд бясалгаж байгаа. Тэгээд донюдламыг гомжин буюу тийм ээ. Одоо тэр бясалгах одоо энэ дэлгүүнийг бол төрүүлэх. Тэгэхээр энэ бүхэндээ холбогдож байгаа учраас яах вэ гэхээр эн чинь аль дүмтааны ярьж байгаа вэ гэдэг нь гол шүү дээ. Тэгэхээр одоо бол Умаар Анжидвийн гав дэр энэ үест гэдэг маань бол Умаар Анжидвийн энэ үест бол тэгчингийн жорломжийн тааж адваалаа гэж. За ингэж ойлгох. Тэгчингийн жорломжийн тааж адваалаа. За нэгдүгээрт бол дэн, хоёрдугаарт нов тий. За дэн гэдэг нь бол одоо тэгчингийн жорлом гэдэг маань бол аль төрөл дээр төрдөг юм бэ гэж. Аль одоо ертөнцийн төрөл дээр тий одоо өсөлт ертөнц, дүрст ертөнц, дүрсгүй ертөнцийн одоо алин дээр нь тэгчингийн жорлом одоо төрдөг юм бэ гэж. За тэгэхээр энэ дэн гэдэг дотор бол бид нар урд нь үзчихсэн тийм ээ. Дүйдэн, сэмдэн. Дүйдэн гэдэг нь бол тэр бие аваад бие талаас нь харж байгаа тэр төрлийн. Сэмдэн гэхээр ямар одоо гэл дээр төрдөг юм бэ гэж ярьж байгаа тийм. Лүдэн сэмдэн гэдэг. Тийм. Зонговоо гэдэг нь мөн чанар. Ингийн жорломын мөн чанар. Ява гэдэг нь дотор ялгамжаанууд. Жицэл гэдэг нь төрөх одоо ёс тийм ээ байдал. За чиван сусон дон гэдэг нь тэр доторх ялгамжаануудынх нь тусынх нь утгыг. За лойрглаж адваад дүг гэдэг нь лойрог талаас нь бол одоо шин тийм ээ. За ийм 6 хэсгээр бол шинжилж үзье гэж. Их хөлөгний жорол. Маш нарийн одоо шинжилгээ шүү дээ тийм ээ 6 хэсэг. За дамбуула ни гэж. За дэн гэдэг. За дамбуу гэдэг нь одоо энэ шүү дээ дэн. За 6 зүйл гэдгийг 6-гийн нэгдүгээрх нь бол дамбуула. Тэр нь бол 2 байна. Дэн гэдэг бол лүдэн сэмдэн.
тийм ээ. Сая хэлсэн лүдэн сэмдэн. Лүдэн гэдэг нь бол тэр төрөл хэрэг. Сэмдэн гэдэг нь бол тэр төрлийн тухайн тэр сэтгэлийн тийм ээ. Ямар одоо дамбууны гэж. За дамбуу нь бол лүдэн тийм ээ лүдэн. За жорлом ойсуу сарду живи лүдэн ёддэ гэж. Жорлом ойсуу сарду живи лүдэн. За тэгэхээр жорлом гэдэг бол бодтойгоор урд нь төрөөгүй байсан хүнд гэдэг юм уу одоо бодгаал шинээр анхлан шинээр төрөх тэр бие бол ямар байх юм бэ гэхээр бол зоба дарнаа гэж. За зодын ёсоор бол тийм ээ Авидармын одоо ёсоор бол юу гэж ütсэн бэ гэхээр жорлом дамбуу сүм лин сүмжийн ми хонаадан гэж. Лин сүмжийн ми хонаа. Жорлом дамбуу сүм гэдэг нь жорлом дотроо дөрвөн одоо үе шаттай гэх юм уу гэстэй тийм ээ. Жорлом тэрнийг бол юу гэж нэрлэж байгаа вэ? Жорлом дод зэмүү соба чойчг гэсэн дөрвөн хэсэгтэй. Тэгэхээр жорлом дод зэмүү соба 3 болвол 3 твийн зөвхөн хүний төрөл дээр нь бол нөө гэж хонаадан чойчг буюу дөрөвдүгээрх тэр жорлом дотроо байгаа хамгийн сүүлийн дөрөвдүгээрх үе нь бол буюу чойчг нь бол Өдвийн сая дэнла жива ёд жинс өдвийн сая дэнла. Тэгэхээр хүсэлт ертөнцийн тэнгэрийн одоо төрөл дээр ч гэсэн бол төрнөө гэсэн үг. Тэгэхээр болвол өдвийн сая дэнла гэдэг нь сая дэнла жива ёд. Сая дэнла жива бас байгаа. Дээр нь бас хүнийх бас байгаа шүү дээ. Тийм ээ хүний төрөл. Хүсэлт ертөнцийн хүний төрөл тэнгэрийн төрөл дээр ч гэсэн бас төрнө шүү дээ. Чойчг өдвийн сая дэнла жива тийм ээ. Өдвийн чойчг доллаан дэнла жива ёжин мөн бас юу шүү дээ тийм ээ. Дүрс ертөнцийн хүний төрөл дээр ч гэсэн бас төрнө шүү дээ тийм ээ. Чойчг бол додвийн сая дэнла жива ёжин додын ёсоор шүү. Додын ёсоор додвийн сая дэнла жива ёд мөн сүгжийн бас хүний төрөл дээр ч гэсэн тийм ээ. За хойно гарах бахаа. Тэгчин ба дарнаа гэж. Их хөлгөний ёсоор бол додын ёс маань бол Жеврэг Моравийн ёсонд ярьж байгаа шүү дээ. Баг одоо баг дүмтааны ёсоор тийм ээ. Жеврэг Моравийн ёсоор. Тэгчин ба дарнаа гэдэг нь бол энэ одоо дээд умын одоо дүмтаагаар бол тэгчин ба дарнаа жорлом дамбуу сүм додвийн та ми дан мөн сүгжидэн за жишин. Жорлом дамбуу сүм бол хүсэлт ертөнцийн тэнгэр хүмүүн хоёрын бие дээр төрөл дээр бол төрнө. Мөн сүгжидэн за бас нөө гэж тийм. Дүрс ертөнцийнх нөө төрөл дээр жишин. Чойчг додвидэн хонаала жэвэж. Тэгэхээр жорлом чойчг бол зөвхөн хүсэлт ертөнцийн одоо төрөл дээр л нөө гэж. Тэгэхээр бидний одоо энэ додвийн одоо төрөл тийм ээ хүсэлт одоо бид нар чинь бол хүсэлт ертөнцийн хүний төрлийг авсан байгаа. Тэгэхээр энэ маань бол ямар одоо чухал вэ гэдэг. Бас нэг жишээ нь энэ байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр жорлом чойчг хүртэл явж чадах төрөл бол ганцхан хүсэлт ертөнц. Тэгэхээр тэрнээс дээшээ бол хүн тийм ээ. За жорлом дамбуу сүм бол додвий саадан ми хоёуланд нь төв. Тэгээд мөн дүрс ертөнцийн төрөл дээр бас төрнө. Чойчг бол дөрөвдүгээр үе шат нь бол зөвхөн хүсэлт ертөнцийн төрөл дээр төрнө гэж жэвэж. Сүгжи дэнла чойчг мойсу сарду жава мэддэ гэж. Сүгжи дэнла. Чойчг мойсу сарду жава. Ягаад гэвэл дүрс ертөнцийн одоо төрөл дээр жорлом чойчг бол шинээр одоо төрөх гэж байдаг юм. Ягаад байхгүй гэхээр дий дэнла онлом ойсу сарду жава мэвагаан шиг дэний сарду живи лүйдэн жигби чирэг. Тэгэхээр дүрс ертөнцийн төрөл дээр тонлом шинээр төрнө гэж байдаг юм. Тонлом шинээр төрөхгүй тийм ээ. Жорлмын дараагийн одоо зам мөр шүү дээ тийм зам. Тонлом болвол шинээр төрөхгүй. Тэгэхээр жорлом чойчг тонлом хоёр төрдөг бие төрөл бол нэг байдаг юм
нэг байдаг юм аа гэж. Тэгэхээр нэг одоо зам мөрөөс дараагийн зам мөр рүү шилжих одоо процесс нь бол тийм ээ зам лам процесс гэдэг тийм тогломоос жорлон, жорломоос томлон ингээд одоо зам ингээд дээшээ шилжиж одоо шилжих энэ процесс нь бол нямшигаас нямшиг руу процесс гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгш агуулan бясалгаж байгаа бясалгал маань нөгөө тэгш агуулan бясалгал руу ингээд шилжих ийм шилжилтээр бол нөгөө нэг зам мөрөөс нөгөө зам мөр руу шилжих. Тэгэхээр жорлон чойчгоос хонлом руу шилжихэд бол тэр төрөл нь бол нэг байдаг юм аа гэж тийм ээ. Жорлон чойчго товлсон энэ дээрээ хонлом товлсон шүү дээ. Тийм учраас түгжийн хамжийн данла жорлом чойчго бол шинээр төгсөх юм аа гэж. Шинээр урд нь байхгүй олоогүй байсан маань шинээр төгсөв дээ. Мөн энд ч гэсэн тэгж ойлгох ёстой шүү. Энэ тэгчин ба дарна гэчээд жорлом дамбуул сум дөдөл хамидан түгжи данла жэшин гэж байна. Түгжи данла жэшин гэдэг маань бол сар дуживаг ойлгох ёстой шүү. Сар дужив. Шинээр төгсөв. Сар дужив. Чойчго дөдүй дэн тонооло жэвчэр түгжи данла чойчго мосу сар дужива мэдэ ий данла тонлом ойсу сар дужива мэвагаан шиг дэний сар дуживи лүдэн жиг бичэр гэж. Жиг бичэрдэ зөөл дэний чойчго дансаа жиг дэний чойчго дансаа жиг хэмээн зарласан. Дэний гэдэг нь тэрн гэдэг маань юу хэлж байгаа гэхээр хонломыг хэлж байгаа. Хонлом. Хонлом болоод чойчго хоёр бол цаа жиг ба юм аа тийм ээ. Цаа жиг гэдэг маань юу гэх чойчго гэдэг нь жорлом чойчгыг хэлж. Дэний гэдэг нь тонлом гэж. Тонлом дэний жорлом чойчготой бол цаа жигва буюу нэгсэндээ дөдви лүдэн жиг юм аа гэсэн. Дөдви лүдэн. Додхомын лүдэн жиг юм аа. Жиг байна гэсэн. Хүсэлт ертөнцийн төрөл нэг төрөл дээр хоёулаа одоо хүртэх юм аа гэсэн. Энэ бол зодын зовын игнингийн тайлбар шүү дээ. Тийм ээ. Дэний чойчго дансаа жиг хэмээн зарласан. Тэгэхээр бол одоо эхний 3 бол яг хав сүг хам сүгмэд хам дээр төрөх нь байна. Сүүлийнх нь бол заавал хүсэл ертөнцийн бол хүсэл ертөнцийн төрөл энэ төрөл авч иж тэр одоо авсан төрөл дээрээ бас тийм ээ. Тэгээд мэдээж хүсэл ертөнц дотроо хүнээс дээшэл байж иж одоо төрнө шүү дээ. Юу тийм ээ. Атгуус тэр дээр бол төрнө шүү дээ тийм ээ. Ингэж тэг хүсэл хэмээн зарласан. Төрлийн хувьд бол ийм байна. Хамгийн одоо шилдэг одоо жорлом төрөх боломжтой бол одоо бид нар юм байна шүү дээ. За Нева Сэмдэн яддэ гэж. За хоёрдугаарх Сэмдэн тий одоо сэтгэлийн талаас нь бол жир жорлом ойсуу сарду жеви Сэмдэнду жүрвийн самдан та дугга ёжинс тийм ээ. За сагмисаагүй самдан садуг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр ер нь бол жорлом шинээр одоо төрөх сэтгэл дээр бол сэтгэлийн одоо тэр энэ суурь нь бол самдан сад сургуулаа байгаа байдаг гэж тийм ээ. Самдан сад сургуулаа байдаг бөгөөд ёжин тэгчингийн жорлом ойсоо сард үжэвийн тэмдэн яна самдангийн ойшин нэмжиг ин гович. Тэгэхээр ерөнхий жорлон буюу баг хөлөгний жорломыг оруулаад бол самдан саадугай байж болно. Самдан саадаг тийм ээ. Зургуулан дээр нь бол жорлон төрж. Харин их хөлөгний жорлон чинээр төрөх сэтгэлийн одоо тэр суурь нь ямар байх вэ гэхээр самдангийн ойшин нэмжиг байх хэрэгтэй. Самдангийн ойшин юм. Бид нар самсууг үзсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүн ярих шаардлага тийм ээ. Самдангийн ойшин нэмжиг бол байна. За Неван овууны гэж. За Сэмдэн бол ингээд болж байгаа юм байна шүү дээ. За Неван овууны аранжуу тэгчингийн тарва чаатун богжэсү жүмийн овуу гэдэг нь мөн чанар шүү дээ тийм ээ. За одоо тэгэхээр ерөнхийдөө цандын л ярих гэдэг шүү дээ. Тодорхойлолт. За тэгэхээр юу гэж тодорхойлж байна? Аранжуу
Тэгчингийн тарваа чадун зугжээсү жүмийн Дямбан омбор дугаадан Жээсү түмбийн тэгчингийн жигдэмбийн ламдэ тэгчингийн жигдэмбийн ламдэ тэгчин жорломжийн жогжид ин гэж. За энэ цандин шүү. Энийг чэйжлээ. За энэ цанд нь юу гэсэн үг вэ? Ранжуу тэгчинжийн тарваа чадун гэж. Тэгчингийн тарваа чадун. Одоо жорлом ярьж байгаа шүү дээ. Ран гэдэг нь жорлом. Тийм ээ? Ран гэдэг дээр нь өөрийн гэдэг дээр нь бол жорлом. Тэгчин жорлмын өөрийнх нь уг шалтгаан болсон. Тэгчингийн тарваа чадун. Тарваа чадун гэдэг маань тэгчин цугламыг хэлж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгчингийн тарваа чадун чин цугламын цанд шүү дээ, тийм ээ? Тарваа чадун. Тэгчингийн тэгэхээр өөрийнх нь уг шалтгаан болсон өмнөх ам мөр болсон тэр тэгчингийн тарваа чадун зогжээсү жүнгийн гэдэг нь тэрийг бол одоо бүрэн гүйцэд сэтгэлдээ төрүүлсэний дараагаар зогжоо шүү жүнгийн Дямбан омбор дугаа гэж. Дямбан ондог гэсэн үг шүү дээ. Дямбан омбор дугаа гэдэг нь Дямбан ондог. Тэгчингийн Дямбан ондог гэдэг чинь юу хэлж байгаа вэ? Тонломыг хэлж байгаа. Тэгэхээр өөрийн уг шалтгаан болсон тоглом гүйцсэний дараагаар Дямбан ондог буюу тонлом тийм ээ. Тонломтой Жээсү түмбийн гэж. Жээсү түмбийн тэгчинжийн жигдэмбийн лам. Жээсү түмба гэдэг нь адилхан гэсэн сан. Адилхан гэсэн сан. Тэрнтэй төстэй гэсэн сан. Тэгэхээр тэгчин тонломтой төстэй адилхан тэгчингийн жигдэмбийн лам буюу одоо игэл ертөнцийн одоо зам гэдэг их хөлгөний игэл одоо зам мөрийг болвол тэгчингийн жорлом гэж. Жэн түмба гэдэг нь бол төстэй гэсэн бүр энгийнээр адил төстэй гэсэн. Тэгэхээр тэгчингийн тарваа чадун буюу тогломын дараагаар харин Дямбан ондог буюу тонломтой төстэй тэгчингийн одоо их хөлгөний игэл одоо зам мөрийг бол тэгчин жорлом гэж. За тэгчин жорлмыг бол өөрөөр бас тэгчингийн дон ондог гэдэг тэгээд дон буюу утга тийм ээ. Тэгчингийн дон ондог эсвэл нээжиж чадун гэж мөн донжиг шүү дээ. Нэг утгатай тэгчингийн жорлом, тэгчингийн дон ондог, тэгчингийн ээжиж чадун гэж хэлэх бол бүгдөө нэг утгатай шүү дээ, тийм ээ. За түүн дотор бол дэйна гомжунгийн шива имбиний мачив дэ гэж. За тэгчингийн жорлом яна гомжунгийн шив байх бол албагүй. Тэр журмын хойсомжийн шива ёвичрдэ гэж. Тэр журмын хойсомжийн шива ёвичрдэ буюу тэгчингийн жорлом бол заавал гомжунгийн шив байх албагүй мөн сонсох танахын одоо ийм бэлгүүн бас бол байж болно жорлом тийм ээ. За тэгээд одоо бид нар дараа нь энэ хойшоо нөгөө нэг юу лээ? Ундагжингийн нөгөө заваа маань нөгөө мэгва мэрдэг ласгва гэсэн штэ тийм ээ. Мэрдэг ба тэргүүтээ. Мэгва мэрдэг ласгва гэдэг тэгээ гарахаараа бид нар юу тодорхой үзнэ. Гомжингийн жорлом ямбар журвийн хойвын шивааны юу байж. Жорлом ямбар журвийн самбын шивааны. Жорлом ямбар журвийн гомжингийн шив юу тавь. Их мэтлэнгээр бид нар бол хойш нь бол үзнэ. Тэр лориглаж адгаа гэдэг нэг савжид байгаа шүү дээ. За тийм. Тэгэхээр жорлом болвол зөвхөн гомжингийн шив биш юм шүү. Жорлом ямбар журвийн тийм ээ. Жорлом дотроо 50 шивч байдаг бахан самбын шивч. За энэ тухай бол гүндүйлээс. За энэ гүндүй бол омбо гүндүй шүү дээ. Омбо гүндүй. Тавга тогмдын зохиосон омбо гүндүйлээ. Цугжи гаянба жорвиян дэйно гэж. Цугжийн гаянба гэдэг нь цогломыг хэлж байгаа. Цог гэдэг. Цогжийн гаянба гэдэг нь цогломын гаянба гэдэг нь тогломын хойсом гомсом гаянба бүгд жорвиян дэйно гэдэг нь жорлмын ч гэсэн хойсон гомсон муу юм шүү гэж.
Ийм утга. Тогжи гаян ба жорвин ян дэ яно гэдэг нь тогломын хойсом гомсом тий тойвын шива, самбын шива, гомжунгийн шива гаян ба дины жорлмын ян тойва самба гомба муу юм шүү гэж. За энэ омбо гүндүүгийн тогжи гаян ба жорвин ян дэ яно гэж энэ маш сайхан тодорхой юм байна тийм ээ. За мөн чонд намжижийн дэлбэд за чоны намжижийн дэлбэр тийм ээ. Чоны намжид, өта намжид гэ байгаа шүү дээ тийм ээ. Одоо энэ Мадрин гэгэний 5 одоо дамбут төв дэлгээсэн богоо тогмодоор дамжуулж хийгээсэн 5 номны нэг нь шүү дээ тийм ээ. Одоо ондогжон бол нэг нь шүү дээ тийм ээ. Жен намны, жид намны тэгээд жудлама гэдэг ийм 5 ном байгаа шүү дээ тийм ээ. За тэр жид намныг чоны намжид. Чоны намжигийн дэлбэрэнд бол юу гэсэн байна вэ гэхээр хамжидны хайваадан, самбаадан, гомби равду чеваде гэсэн бичээр. Хамжид бүгд бол хайваадан, самбаадан, гомби равду чева гэж тийм ээ. Тэр бүгд гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр цогломын тойсон гомсон бүгд тогломын тойсон гомсон бүгд бол тийм ээ. Бүгд бол жорломын хайваадан, самбаадан, гомби равду чева юм аа гэж. Хамжидны тогломын тойсон гомсон хамжидны жорломын хайваадан, самбаадан, гомбийн равду чева юм шүү. Хэмээн зарлж байна. Хэмээн зарлж. За энэ бол ингээд эцтэй мөн чанар нь бол ийм баг. Тийм мөн чанар нь бол тойсон гомсон гуруулаа баг. Тэ жорлон бол тойсон гомсон гуруулаа. За цааш нь сумбаны гэдэг. Сумба гэдэг нь одоо зайвын савж сумба шүү дээ, тэ. Ява. За тэгчингийн жорломда найгавжийн гоноо янаа гэж. Найгавжийн гоноо янаа дотор нь юу гэж хэлдэг вэ гэхээр чүмүү бэрэн чүмбүү гэж 3 ялнаа гэж. Их дунд баг гэж одоо тий. Баг дунд их гэх юм уу. За тий. Баг дунд их гэ 3 ялгаа. Мөн чанарын нүүднээс бол гэж. Мөн чанарын нүүднээс бол тэгчингийн жорлом дод зэмүү зөба чөчг гэж 4 ялгана гэж. За дод тэгээд зэмүү зөба чөчг гэдэг ингэ 4 ялгана шүү гэж. Жорлом тэгэхээр их чин цоглом товлоод цогломын дараагаар гомжунгийн ширв төр тий. Донитламын гомжунгийн ширв. Тэгээд эрэхтэйгээ зэрэг хамгийн ихний чингийн жорлом додыг товл одоо олж хилдэ төрүүлж байгаа гэсэн. Түүний дараагаар зэмүү, дараагаар нь соба, хамгийн сүүлд бол чойчг. Энэ чойчг бол зөвхөн хүсэлт ертөнцийн төрлийг авч ижил энэ чойчг байна шүү дээ. Тэгээ их хөлөгний чойчг бол заавал самдангийн ойшин юмжиг байж өө гэж шүү дээ тийм ээ. Тэгээ самдангийн ойшин юмжиг чинь шинэ байхгүй тийм ээ. Тэр энэ шинэ бол тийм ээ. За ийм тэр хүсэлт ертөнцийн энэ төрөл маань маш чухал одоо тийм үү. За тэгэхээр дотор нь одоо мөн чанарын нүүднээс ялгуу тэгчингийн жорлон дооц юм уу собоч 4 байна. За шива жицүүлний гэж. Жицүүл за төрөх байдал нь бол яаж юм гэхээр мелон омаа сунгийн тэгчингийн цуглам дүү жинэд бала мигийн гомжунгийн ширв ёддэ гэж. Ёддэ тэр чинсүмжийн намбын рэг алиува зовгор нямсүүлэмбийн намзуг журва ёбага аашиг цагжээжи пумбу дунгал бадан мэрдэгва суглаа мигийн гомжунгийн ширвдан мэдүгба гомбоо суужин гомжун яан ёбич. Энэ юу гэсэн үг вэ? Мелон ондо масуунаа тийм хувьд шүү дээ. Тийм мелон ондо масуунаа гэдэг нь урд нь баг хөлөгний замаар ороогүй анханасаа шууд их хөлөгний замаар орсон. Ийм одоо бодитбаа буюу чин цоглом. Одоо жишээ нь над шиг их хөлөгний замаарч ороогүй, баг хөлөгний замаарч ороогүй, аливаар нь ороогүй юм нөхөр байжгаад тэгээд одоо аажмаар тийм ээ одоо нэгүсэнгүү сэтгэл бодийн сэтгэлийг ингээд амьтныг өрөвдөж чадах дадуулж сэтгэлдээ ингэж дадуулж
одоо сансаар байгаа. Тэгээд одоо игүүсэнгийн сэтгэл төрүүлээд, бодийн сэтгэлийг төрүүлээ тийм ээ. Тэгээд тэрнийхэн төлөө бол одоо юу лээ шамдан ду зогжин ламыг шин ранги догсу жүрвээ дебатам цүндүн ду жүрвийн тэгчин ламжин жугар жүрвийн зовоо игийн намрыг энэ бол жанч хэмжтийн цанд шүү дээ тийм ээ. Жанч хийх чана. А тэр амтны тусын тул гол нь бол яг уу гэлээ энэ тусын тул бүтний хутгийг болоо. Хэмжид бааны шандамчир яндаг зөвгүй жанчууд бод байгаа шүү дээ. За ийм сэтгэлийг төрүүлээд тэгээ одоо урд нь бол баг хөлгөний нянтой харанчлалын замаар оролгуугаар шууд их хөлгөний замаар болсон. Ингээд энэ төвчин цогломд бол яг үлээ жинэд дооламыг гомжингийн шир байгаамаа тийм ээ. Жинэд доолам гаач зүг бий. Миний балаа гомжингийн шир байгаамаа. Яаж байгаа юм бэ гэхээр тэр одоо тэгчин цогломд бол Чинсүмжийн намбын гэрэг Малюбад зовор нэм сүлэн би намзуг журва гэж байна гэж тийм ээ. За намзуг журва, зэмүү журва, гажигман журва, тарж журва тийм журва шиг байгаа шүү дээ. За энэ хойно гаранда тэгэхээр бид нэр одоо намзуг журва. Тэгэхээр Чинсүмжийн нам баг буюу жишээ ламшийн намчин сүмжийн намбын рэг Малюба зовор нэм сул ам баг. Тэгэхээр энэ одоо бодсоо ялангуяа ондогжингийн одоо чид үжээвид төлж байгаа бол чин түмэн Маянбин тийм ээ. Одоо данжой болсон ондогжинд тойсон гомсом хийж байгаа тийм одоо чид үжээвийн төлжаагийн хувьд тэр байх юм бол яг үлээ Чинсүмжийн нам бэрийг Малюба зовор ням суулын бин намзах жургаа бол түнд байгаамаа гэж байгаа ш. Сагжээжи бүмбу дунгал бадан гэж. За юу лээ мэрдэг дунгал дон дагмид тэргүүтээ тийм ээ. Сагжээжи бүмбу дунгал бадан мэрдэгва тэргүүтэнд бол одоо зөрөгцсөн ийм гомжунгийн шир мөн мэдүгва гомбосог гомжун яа. Мэдүгва гэдэг нь ва бус тийм ээ. Таши дамжин гинруугаан уй дингийн зэн тэргүүтээ мэдүгва ва бусыг тэргүүтэн гомжун ч гэсэн бас байгаамаа байгаамаа. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр мэлэн ондо масан уийн тэгчин цоглон баад гомжунгийн шир байгаамаа гэдгийг батлаад байгаа шүү дээ. Тийм ээ гомжунгийн шир. Тэ Мэрдэгвас тэргүүтэнд Мэрдэгвала мигийн гомжунгийн шир байна. Мэдүгва гомбос гэж гомжун яам яв гэж. Тийм учраас мэлэн ондо масан уийн насан цоглон бодвол гомжунгийн шир. Мэлэн ондо сонгийн ванду бол бүр явын чав шүү дээ. Тийм ээ. Мэлэн ондо сонгаа бол нянто даажимбо болчоод дараа нь тэгчин цоглом руу орж ирсэн бол тэр чинь аль хэдийн одоо тэгмэн пагва болсон юм чинь гомжунгийн ширүү ёда ёо тийм ээ. Тэн дээр бол дугаа сал эргэлзээдэх юм алга байна тийм. Тэр мэлэн ондо масууны жансан цоглон бодвол ёох гомжунгийн шир байгаа гэдэг бол шаардлагатай болоод энийг ярьж шүү дээ. Тэгэхээр бол ийм одоо сажаажи бүмбу дуумал бат гэдэг сажаажи бүмбу мэрдэгва гэдэг бэлтгэж байгаа ийм гомжунгийн шир байгаамаа. Мөн мэдүг баг бас гомжун яа ёо гэж. Жансам дийн жудлаа гэдэг нь мэлэн ондо масууны жансам дийн жудлаа буюу жансам цоглон ба түүний одоо сэтгэл бол донёд доггүй гомжун зовор жүрвийн чимбаны мэддээ гэж. Тэгэхээр түрүүний тэр одоо мэлэн ондо масууны жансам цоглон бад бол хоосон чанарыг онж таньж мэдсэн тэр одоо бясалгалыг голлсон ийм одоо зам мөр нам бол сэтгэлд нь байхгүй байгаа байхгүй. Энэ гомжун зовор жүрвийн чимба гэдэг маань бол гомжун зовор жүрвийн лам шүү дээ лам. Тэр ламыг юу гэж нэрлэж байгаа вэ? Жорлон гэж нэрлэж байгаа. Өрдөөл. Тийм ээ. Тэгэхээр жансам дийн энэ жудлаа буюу мэлэн ондо масууа тэгмэл ламаар урд нь ороогүй жансам цоглон ба түүний сэтгэлд гомжунгийн шир байгаа. Гэхдээ донёд догвын гомжун зовор жүрвийн тэр чимбаны бол бай. Эддээ яагаад байхгүй гэхээр дийн жудлаа нам живинцээ тэгчингийн жорломдуу хойви чирэг гэж. Тэгэхээр тэр хоосон чанарыг онж таньж мэдсэн бясалгалыг голлсон тэр одоо зам мөр буюу тэр бэлгүүн шэрв тэр сэтгэлд нь хизээ төрн түүнтэйгээ зэрэг хичингийн жорлом руу одоо шилжиж байгаамаа гэж шилжиж байгаа. Хоосон чанарыг бясалгасан голлон бясалгаж байгаа гомжин зурж үрвийн чимба буюу тэр яшээ бэлгүүн болвол хизээ төрн тэр цагт л одоо жорлом төрж байгаа нь тэр юм аа. Жорлом руу шилжиж байгаа шилждэг.
Эва гэдэг нь бол тийш юулэгдэж байгаа тийм ээ. Чин тийм одоо цугламаас суулганы мөрөөс бол орлон руу ингээд юулж хилжиж байгаа маа гэж төв гэж. Тэгэхээр тэгчингийн жорлом гэдэг маань бол гонёд догвын гомжин зовж үрийн чимба ядан мэд байгаа мó байхгүй мó гэдгээр л хинжих нь байна шүү. А бодисодоо тэг чин цоглон мөн үү биш үү гэдгийг бол бод сэтгэл байгаа юу байхгүй юу гэдэг. Тэгээ сэтгэлд нь төрөөд тэр нь доройтоогүй байх юм бол чин цоглон ба тийм ээ. А донёд догвын гомжин зовж үрийн тэр одоо чимба ишээ лам ондог байхаа байхгүйгээр нь чин жорлон байна уу байхгүй. Тэр нь хинжин. За энэ бол тодорхой болж байна тийм ээ. Нам дээж удлаа дэ нам живэнцээ тэгчингийн жорломдуу п гэж. Она донёдламыгвийн шерв сумла чадвар жи ёж яана гэж. Донёдламыгвийн шерв сум гэж. Хоосон чанарт зоригдсон 3 бэлгүүний ялгамжаа нь ямар байгаа юм бэ гэж. 3 бэлгүүн гэдэг нь юу хэлж байгаа вэ? Донёдламыгвийн хожунгийн шерв, донёдламыгвийн самжунгийн шерв, донёдламыгвийн гомжунгийн шерв. Тийм ээ? Сонсох, санах, таслах одоо энэ одоо бэлгүүний. Тэгээ тэр нь бол хоосон чанар зоригдсон гэх юм уу? Хоосон чанарт одоо энгийнээр хэлбэл анхаарал тийм ээ? Хоосон чанарыг одоо бодож байгаа. Ийм одоо сонсох, санах, таслах энэ 3 бэлгүүн бол хоорондоо ямар ялгаатай вэ гэвэл яаж яана гэж. Ялгамжаа ямар мэт байгаа юм бэ гэвэл сумла чадвар ёд гэж. Энэ 3 бол хоорондоо ялгаатай. Мэлэн ондоо масунгүй дансан жорломбын жүжин донёдлан мигвийн хойсомжийн шерв ис юл юлжинний нянан рагбадан жавын гоны донёдог. Мэлэн ондоо масунгаа шүү. Мэлэн ондоо масунгүй жансан жорлон ба. Тэгэхээр бол мэлэн ондоо масунгаа тийм ээ. Дамбууны нэ ч гэдэг юм уу. Дамбууны нэ замаар орсон ч байдаг тийм ээ. Ялангуяа ондогжин гэж чидэж явуулж байгаа бол ондогжин өөрөө тэг чин түмэн маянбын данжоо юм бий чир гэж урд жидэн дээр гарсан шүү дээ тийм ээ өмнөх. Чин түмэн маянбын данжоо. Ондогжин гэж чидэж явуулж байгаа тэг чин баа тийм ээ. Тэгэхээр одоо мэлэн ондоо масунгаа буюу баг хөлөгний замаар урд нь оролгүйгээр шууд одоо ингээд боцоод болоод их хөлөгний замаар. Тэгээ одоо бол жансам жорломбын жүд ингэж байгааз жансам жорломбаад байгаа. Нэгсэндээ донёдлаа мигэн гомжин зовр жүрвийн чимба сэтгэлдээ төрүүлсэн байгаа. Энэ одоо үеийн тэр боцодвагийн сэтгэлийн одоо яг нь донёдлаа мигвийн тойсомжийн шерваар тойсомжийн шерв нь бол яг үгээр сонсох санах энэ тэр бэлгүүн нь бол юл юлжинний нянан рагбадан жавын гоноод донёдог. Тэгэхээр энэ үеийн одоо боцодоо бол хоосон чанарыг яаж мэдж байгаа юм гэхээр танин мэдхтэй бол юл юлжин буюу тийм ээ гадна талын одоо объект одоо зүйл дотоод тэрийг танин мэдж байгаа тэр бэлгүүн тийм ээ бэлгүүн тэрийг бол юл юлжин гэж хэлдэг байгаа шүү дээ. Тэр хоёр нь бол яг юл юлжинний нянан рагбадан жавын гоноо донёдог ба гэдэг нь нянан гэдэг нь гүнзүвийн намаа гэж байгаа шүү дээ. Хоёр үзэгдэлтэй. Хоёр үзэгдэл одоо байгаа үүднээс хэдийгээр хоосон чанарыг таньж мэдж байгаа. За одоо умаар анжидвийн гав шүү дээ. Гав дэр гэсэн тийм умаар анжидвийн гав дэр энэ гонёд гэдэг маань юу хэлж байгаа вэ лээ? Лон номела нам явангийн шавга маянбар юл рангийн түмэн маянбар төтөлжин өнөө дүү гагба. Энийг гагалж. За тэгээд гавгийн гоноо доголж байгаа. Гэхдээ энэ нь бол нянар аваадан жава гэдэг нь дэндвжийн намаа байгаа. Дэндвжийн намаа бол байгаа. Юмсыг бол хоосон чанартай гэдгийг нь бол тань мэдж байгаа. Тэгвэл сэтгэлд ургахтай байдаг юм уу? Нүдэнд үзэгдэхтэй бол тийм үү тийм ээ. Сэтгэлд ургахтай бол үннээсээ бүтсэн юм шиг харагдаж байгаа. Уул нь бол одоо үннээсээ бүтээгүй гэж одоо учир шалтгааны үүднээс бодож байгаа боловч дон дамбар мадууа гэж тийм дон дамбар мадууа гэж бодож байгаа боловч Тэмбэр дүүийн намаа үннээсээ бүтсэн юм шигээр бол үзэгдэж байгаа юм үзэгдэл байгаа юм. Үзэгдэлтэй хамт ингэж
донёд тоглож байгаа. Тэгээ энэ өмнө бол ярьжсэн багт ярьжсэн дараа нь ярьж тийм ээ. Умар Амжидын одоо донёд тавьж байгаа гэдэг. Үнэхээр бодох зүйл их байгаа шүү дээ тийм ээ. Яг уу гэхээр одоо юу Умаа Танжируугаас доошоо бол өмнөх хичээл дээр ч ярьж тэгээд довыг дагзам, мэндэ шагзам тийм ээ. Нэр томьёо төдий юм аа. Юмс бол нэр томьёо төдий одоо атгах төсөөлөл төдий юм аа гэж ингэж тавьж чадахгүй байгаа. Заавал нэг зүйл хэрэгтэй байна. Тийм учраас бол яг уу тэр мөн чанараасаа бүтэн заавал нэг зүйл хэрэгтэй байна. Умаар Амжидын ёс. Тэгтэл нөгөө талаас яг үхээр жигд барал тэргүүтээ учир шалтгаан логикоор ингээд хөөгөөд бодохоор үннээсээ бүтсэн юм бас тавьж чадах. Яагаргүй үнэнд гүйцэтгэдэг. Тэгэхээр одоо ёстой аргаа бараад дон дамбар гэж. Тийм учраас дон дамбар мадууа юм аа. Дон дамбар мадууа гэж ялгамжаа гаргаж. Тэгэхээр гагжаала дондомжийн чадвар 60 гэдээ одоо дан эдэр зөндөө ярьсан тийм ээ. Дараа нь ч бас зөндөө гарч ирсэн. Гагжаала дондомжийн чадвар 60 нааш аваа. Хэрүүн юм буу тэргүүд сүг ми даами дими ромер гэдэг сүг дон дамбар мэд гэж Умаар Амжид бол заавал гагжаал дондомжийн чадвар жарлах шүү. Сүг хэрүүн юм буу сүг ми даами гэдэг чинь юу сүг юм бэ гэхээр Умаар Амжид бол тайлбарлахад сүг дон дамбар мэд. Тэ? Да дон дамбар мэд. И дон дамбар мэд ингэж ялах. За тэгэхээр энэ бол яах вэ гэхээр Умаар Амжидын одоо тавьж байгаа домбооны яга шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бол жорломын үед тоглохдоо бол Дэмбэр дүүгийн наваад нь жай байгаа. Дэмбэр дүүгийн наваад нь жай. Тэрийг нянан гэж. Нянан. Хоёр үзэг. Хүнзүүгийн наваа. Дэмбэр дүүгийн наваа. Рагвадан жавийн гоноо донёд тоглож байгаа юм аа гэж. Гомжунгийн шервар нянан прамо ёжинс юм нянан прамо ёжин намаадан давын нянан рагва логнэ чөнөд донжи зүлжис дог бичээр гэж. За тэгэхээр сонсох санахын одоо тэр бэлгүүний үед тэгээ хоосон чанар чиглэсэн хоосон чанарын тухай сургаал ном үздэг ч юм уу багшаараа хөтлүүлдэг ч юм уу ингээд сонсоод тэр тухай бодоход бол дэндвэржийн намаа байгаа ба тийм ээ. За гомжунгийн ширв яг бясалгаад ингээд одоо суухж байгаа энэ бясалгалын үед бол нянан прамо нарийн одоо тэр дэндвэржийн намаа прамог бол байгаамаа. Нарийн тийм үү та тийм нарийн бүдүүн гэж яриад байгаа байхгүй. Нарийн бүдүүн. Тэр нарийн нь бол байгаа боловч өмнөхтэй адилхан тийм ээ нөгөө хойсомжийн шервар донёд тоглож исэн үеийнхтэй адил нянан рагва буюу тэр бүдүүн одоо үзэгдэл нь бол дэндвжийн намаа бүдүүн нь бол байхгүй болоод хоосон чанарыг бол донжи зүлжис догмаа юм аа. Донжи зүлжис догмаа гэдэг нь бол одоо яах вэ? Атгагаар бол хоосон чанарыг бол таньж. Учир шалтгааны үг. Яагаад гэвэл ийм юм байна гэдэг. Тэр бол тэр нь нилээн нарийсч юм байх нь шүү дээ. Гомжунгийн ширэг нилээн нарийсч ирээд тооны донжи зүлжис догоо. Нэг өстө жавг цадмаарч тийм ээ. Ранги дэ даг яндагла дэнэ доо. Ранги дэн дүжүү. Даг яндагла дэнэ доо. Учир шалтгааныг бодохын үднээс тэгээ донжи зүлж. Жавгээс доо. Тийм ээ. Энэ догба. Цаагүй догба боош атгаг. Тэр байдлаар бол донжи зүлжээс доо. Энэ донж гэдэг нь энэ монгол хэлэнд ордог шүү дээ. Ам донж. Донжтой байдаг. Тэр донжиг. Тэгээ энэ бол энэ шүн чимүүдээр ярьж байгаа донж бол арай өөр утга хэлж байгаа байхгүй. Би монголчууд бидний одоо хар ярианд хэлдэг донжоос арай өөр. Донжи зүлжээс доглоно гэдэг нь бол яг нүдээр харж байгаа юм шиг биш. Учир шалтгааныг бодохын үднээс
утгаг төсөөллөөр бодлоор юм ингэ танин мэдэж. Ийм учраас эн чинь үннээсээ бүтээгүй юм байна гэж. Гихцэн хэдий тэгж мэдж байгаа боловч бидэнд үзэгдэж харагдахдаа бол үннээсээ бүтсэн юм шиг харагдсан хэвээрэл байгаа. Хэвээрэл байгаа. Гэхдээ тэр үзэгдэл нь дотроо одоо юу гэдгийг нарийн бүдүүн гэж ялгаад байна. Нарийн бүдүүн. Жохон одоо юу гэдгийг бидний энгийн үед хардаг шиг юм болгон тэгж одоо байгаа шиг тэр биш. Арай жоохон нарийс. Тэгээд цаашаа нэг л алхахад хоосон чанарыг одоо нүдээр үзэж байгаа мэт одоо илт одоо таньж ийм хэмжээнд очиж байгаа. Үеийг бол энэ гомжингийн ширвар тоглож байгаа үед бол нянан байгаа. Тэгэхээр нянан прамо байгаа. Нянан прамо. Тэгэхээр энэ рагба тийм ээ. Нянан рагба, нянан прамо гэдрийг бол хойно гарах. Дүүс. Тэр үе тийм ээ. Одоо нөхөө уламжлаад байгаа л ойлгоцоо аваад олон жорлон дээрээ төвлөрөөд донжи цүлж дог бичээрэй гэж. Тэя донют догын шинайла нямбар шах шимбин ана онитла ригби жадубжис лүйсэм шинжанжин 대와 тин 누아나 онитла мигвин шалах сүмбрэлжин налжир тобор жог. Энэ юу гэсэн үг гэхээр донют догын шинайла нямбар шах шимбин ана гэж тийм ээ. Хоосон чанарыг онж таньж мэдж байгаа шинэ буюу тийм ээ. Нөгөө шамата амирлан орших. Энэ одоо амирлан орших үед бол тэгш одоо ингэ агуулan бясалгаж байгаа. Ямар шагшинбын хаана сэтгэлээ тогтоогоод тэр тогтсон сэтгэл дээр нэг ёсондоо хоосон чанараас өөр юм бод. Хоосон чанарыг ингээд ажиглан шинжилээд тэгээ бодож байгаа байдал шүү дээ. Донют дугуй шинэлэ нямбар шагва. Одоо тэр сэтгэл дээр бол өөр хаашаач хөдлөхгүй. Тэр сэтгэл дээр бол хоосон чанарыг онж таньж. Тэгвэл яаж тэр шинэ дотор хоосон чанарыг бясалгахаа бол гонитла ригби жадубжис гэж. Тэгэхээр энэ бол хоосон чанарыг учир шалтгаанаар шинжилж учир шалтгааны хүчээр мэдж байгаа. Тэр байд. Шууд одоо ил тав. Одоо шинэ биднэрт одоо нүдэнд ил харагдаж байгаа юмыг бол байн байгаа гэж одоо нотлох ямар шаардлагагүй шүү дээ. Одоо нэг цагаан өнгөтэй аяг байвал энэ аяг нүдэнд харагдаж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрийг бол энэ цагаан гэж биднэрт хатлах ямар шаардлагагүй шүү дээ. Шууд илээр харж байгаа юм чинь. Тэр шалтгаан тэнд ямар ч хэрэг байхгүй тийм ээ. Харин илт харж чадахгүй байгаа, таньж мэдж чадахгүй байгаа зүйлийг бол бид нэр тэр шалтгаанаар бол таньж мэдж шаардлага. Тэгэхээр энэ дотор бол яг хоосон чанарыг онж таньж мэдж байгаа энэ шинээд дотор бол тийм үү одоо гэх юм уу те энэ шинээгаар бол гонитла ригби жадубжис ригба гэдэг нь бол учир шалтгаан жумцсан даг яндаг жумцсан яндаглаа дэнэ одоо ингээд гонитыг бол шинжилж танин. Түүнийхээ хүчээр дараа нь яг үхээр Лүй Шинжаан Цэм Шинжаан Лүй Шинжаан Цэм Шинжаан. За энэ бид нар шинэ ярьсан тийм Samsung дээр ер нь бол ярьсан шүү дээ. Тэгэхээр Лүй Шинжаан Цэм Шинжаан гэдэг нь бол би одоо онцгой тийм амар амгалан болж байгаа. Сэтгэл онцгой амар амгалан болж байгаа. Ийм амгаланг Лүй Шинжаан гэдэг нь Лүй лайсурн. Цэм Шинжаан гэдэг нь Сэм лайсурн. Тийм ээ. Би ажил хийж хүссэн дагуу сэтгэл хүссэн одоо тэр дагуу ажил хийж болохгүй болж байгаа. Одоо бид нар бол жоохон ингээд ном уншаад хичээл хийхээ суух гэхээр одоо нуруу өвдөөд би хилээд одоо ингээд би тавгүүрхэд эхэлдэг тийм ээ ингээд тийм одоо юу гэдэг вүлээ тийм юм хийж болохгүй байгаа шүү дээ ерөөсөө. Сэтгэл бас тийм. Жоохон юм бодоод уншаад судлаад гэдэг юм уу санаад суух гэхээр өөр юм бодоо яваад нэг бол нойр
бас ажил хийж байна. Тэгэхээр энэ Шинжаан тов болохоор зэрэг Дүйш Шинжаан, Сим Шинжаан гэхээр дүй ажил хийж болохгүй. Тэгэл ажил хийж болохгүй. Дүй лайсуурмаа, Сим лайсуурмаа. За энэнийг гаргаж ирж байгаа нэг онцгой тийм амгалан одоо энэ Дүйш Шинжаан, Сим Шинжаан, Сим Шинжаан гэдэг болохоор ийм онцгой ийм амар амгалантай одоо би мэдрэмж. Энэ мэдрэмжийг бол одоо зарим одоо чирэлбаанаар бол бүр нирван гэж энэ дүрхч байна. Нирван гэж дүрхч. За тэгэхээр тэр Гонитла регби чадварж ис Дисэм Шинжаанжин Дева Дин Нүвана Гонитла мигвин шалах сүмбрэлжийн налжир товорч байгаа. За тэгэхээр тэр одоо бие сэтгэлийн амгалан гарахтайгаа зэрэг тийм ээ хоосон чанарыг бол Шинагийнхаа дээрээс хоосон чанарыг бол ингээд учир шалтгааны үүднээс шинжлээд ингээд бяцгаад тэгээд тэр тулаараа одоо цаашаа бол бие сэтгэлийн амгалан гарах. Тэгэхэд бол яах нь хоосон чанарт бол зоригдсон Шинаа лагантун сүмдүү барилга буюу одоо амирлан орших, үлэмж үүсэх хоёрыг хослон барилдуулсан ийм нэг одоо налжир буюу одоо эгүү зэрэг бол олж байгаа. Ийм самади бяцлалыг бол хослон барилдах. Онитла мигмийн шалах сүмбэрэл. Шинаа лагантун зүгшүүд шалах сүмбэрэл гэдэг нь Шинаа лагантун хоёр сүмдүү барилга буюу хослон барилга. За энэ сүмбэрэл гэдэг бол бас одоо маш өөр. Тэр бол энд байгаагаар бол одоо бид нар юу гэж ойлгох вэ? Тэрийг төрүүлэхийн тулд бол эхлээд Шинаа байх хэрэгтэй. Тэр Шинаа дээрээ хоосон чанарыг одоо зоригдсон гэх юм уу анхаарал хандуулж түүнийгээ олон янзын учир шалтгаанаар шинжилэн бясалгах хэрэгтэй. Тэ регби намдан та явын гоног энэ чинь их хөлгөний тухай. Их хөлгөний гэгчингийн жорлом одоо гонид хоосон чанарыг бясалгаж байгаа үеийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр регби намдан та явын гоноо гэд шинжилээд тэрнийхэн хүчээр бол Дүй Цэм Шинжаангийн Дева бол олж байгаа. Тэгээ зэрэг бол одоо яаж байгаа вэ гэхээр Онитла мигвин Шинаа лагантун сүндүү бэрэлмийн налжир товоо юм гэж хэлж байна. Хоосон чанар зоригдсон амирлан орших үлэмж үүсэх хоёр хослон барилдсан энэ самаадыг оллоо гэж товарч. Дээд даван шилах сүмбрэлжийн жорлом шийла салнан чичүнгийн чадвар ёддээ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэгээд ингээд одоо ийм хослон барилдсан энэ самаадыг олцоод тэр самаади дотор болвол тэгтээ яах вэ гэхээр энэ шалах сүмбрэлжийн жорлом ши гэж байна шүү дээ тий. Жорлом дотроо жорлом дод юм уу собо чойчг гэсэн энэ дөрвийг хэлнэ. Жорлом болвол тэр чигээрээ хоосон чанар зоригдсон Шинаа лагантун сүндүү бэрэлгийн лам юм. Энэ бол одоо суур ойлго. Жорлон болвол хоосон чанар зоригдсон амирлан орших үлэмж үүсэх хоёрыг хослон барилдуулсан ийм зам байх ёстой. Тэн дотроо гэхдээ тэр жорлон дод юм уу собо чойчих гэдэг чинь юуг нь ялгаад яаж ялгааг нь гаргаад байгаа юм бэ гэхээр бүгдөө л хоосон чанар зоригдсон юу байх нь вэ штэ. Хамаади байх нь. Шалах сүмбэрэл байх нь. Гэхдээ энэ дөрвийг яаж ялгаж байгаа гэхээр энэ салман чичүнгийн чадвар ёдоо. Салман чичүн гэдэг нь тэр хоосон чанарын үзэгдэл гэж байна. Донижийн наваа. Тэр домбонидийн наваа нь тодорхой байдал нь их багынхын үүднээс жорломыг дотгонд дүр байлгах. Энэ жорлом шила гэдэг нь салман чичүнгийн чадвар ёдтой гэдэг нь энэ жорлом дод юм уу собо чойжг дөрвийг бол донижийн наваа шүү. Домбонижийн наваа буюу хоосон чанарын үзэгдэл нь салман чичүнгийн чадвар. Тэгэхээр жорлом ши гэдэг нь эннийх нь үүднээс тавьж байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгэхээр хоосон чанарыг бяцлаж байгаа тэр үзэгдэл байгаа хоосон чанарын маань бол одоо тэр үзэгдэл нь их баг юм уу? Энгийнээр хэлбэл
тэр тод байдал байна шүү дээ, тийм ээ. Тодорхойж алан чичүнгийн чадвар яадаг. Додзын гавсуу нянар агвал логжаанс. Дод зэмүүгийн үед бол нянар авгааг бол одоо зааж байгаа гэж байхгүй логжон. Нянан ядвар ранжүдинжин гансаг дэ нёндвжис нэг. За хэдийгээр жорлом дод зэмүү хоёрын үед буюу жорломын эхний хоёр үе шатны үед бол нянан рагва бол ингээ байхгүй болгож байгаа боловч надад нянан буюу нянан гэдэг нь юу гэлж байгаа вэ? Дэндүвжээ наваа шүү дээ. Дэмбэр дүүгийн наваа. Хосон чанартай гэж мэдсэн ч гэсэн үннээсээ бүтсэн юм шиг үзэгдэж байгаа үзэгдэл. Тэрний бол рагба буюу тэр бүдүүн одоо тэр үзэгдлийг бол бутааж одоо байхгүй болгож үүсгэж ингэж чадсан байгаа боловч нянан ёдуур гэдэг нь хэдийгээр бүдүүнийг буцаасан ч гэсэн надад дэндүвжээ наваа байна гэдгийг тухайн бодгал нь тэр жорлом дод юмг бясалгаж байгаа тухайн бодгал нь өөрөө танин мэдж чаддаг чадж байгаа маа гэж. Тийм ээ. Хэдийгээр одоо надад нянан рагва дэндүвжээ наваа рагва байхгүй байгаа ч нянан болоод байна да гэдгийг өөрөө туршлагаараа танин мэдж маа. Нэ нёндвжис нэ гэж. А соба товинцээ дэ дэдрэг нэ меню бичэрдэ гэж. Харин одоо 3 дугаар үе буюу тэр собат одоо сэтгэлтэй төрүүлээд энэ үед бол тэр дэндүвжээ наваа байна гэдгийг нь өөрөө таньж мэдж чадахгүй болчих. Байхгүй юм шиг. Тэгээ бүр байхгүй болсон юм шиг. Тийм ээ. Бүр байхгүй болчуудаа гэж бодож байгаа. Ийм болж. А өмнөх хоёр дээр бол хэдийгээр бол тэр хялбар гэх юм уу рагба тийм ээ дэндүвжээ наваа рагва байхгүй болсон ч гэсэн надад одоо ч нянан болоод байна да гэж бодод. Тобо товлонготойгоо тэгж таньж мэдэх болцоог бол чадахгүй болоод эхэлж. Миний бичэрдээ нянсаал нянан нуадар нанги нянан нуаны майно гэж. Нянан нуадар гэж. Тийм ээ. Хоёр үзэгдэл буюу дэндүвжээ наваа байхгүй болсон юм шигээр үзэгдэж байгаа боловч тэр дэндүвжээ наваа бол байхгүй болсон биш юм аа. За ийм утгатай юм байна шүү дээ. Янсаа. Нянан нуадар нангис нянан нуадар гэж дарнан гэж уншихгүй шүү. Нянан нуадар нанги нянан нуаны майно. Хэмээн зарлаа. Ngава. Жон сосоо дон шадваны. За одоо энэ дээр л одоо Чиван сусон дон гэдэг нь за энэ жорлом дод юм уу суба чөж гэсэн энэ ялгалуудын тус тусынх нь утгыг номдно. Жорлом шивүүдэлα додож янзаас. Жорлом шивүүдэлα додожинд юу гэж ярьсан бэ гэхээр энэ мөн адилхан одоо ондогжингийн зохиогч Айдар бурхны тус ном шүү дээ. Додожан. Ондогжан хоёр жам байгаа шүү дээ. Додожан, ондогжан. Хоёр жид байгаа шүү дээ. Таны дээр гарсан чоны намжид та намжид жид намны жин нам тэгээд жүд ламаа гэдэг ийм 5 номыг бол тогмодоор дамжуул замбууланд тийм ээ. За тэн дотроос бол хамгийн одоо их дэлгэр одоо үзэл бодол бол ондогжин байгаа шүү дээ. За додож янла. Дэ хона нетла нава тооадан гэж. Дэ хона нетла нава тооадан. Дэ хона нетла нава чид бадан. Дэ хона нижи чогжигла шүг бадан. Дема тагвин дingэнзэн шивин ханьцаад. За энэ юу гэлж байгаа вэ гэхээр энэ додожингийн энэ бол юу гэлж байгаа гэхээр дэ хона нетла нава тоо гэдэг нь жорлом додыг хэлж байгаа. Жорлом дод. Дэ хоноо нийт гэдэг нь хоосон чанар. Дэ хоноо нийт, домбоо нийт, дишин нийт бүгднийг утгатай шүү дээ тийм ээ. Дэ хоноо нийт, домбоо нийт, дондом демба гэдэг юм уу. Чөнит дишин нийт бүгдөө нэг утгатай шүү дээ. Тэгэхээр дэ хоноо нийт
гэдэг нь бол хоосон чанар. Энэ юу гэхээр энэ нэр томьёонууд үнэхээр дэ хоноаны ум үзэхээр дэ хоноаны зөвхөн ийм л мөн чанартай байна байгаа байдал тийм. Дэ хоноо юм аа. Дэ хоноо нийт. За тэгэхээр за тэр яах вэ? Тэгэхээр хоосон чанарлаа дэ хоноо нийтлаа нава това гэдэг нь жорлом додыг хэлж байгаа. Дэ хоноо нийтлаа нава чидва гэдэг нь бол жорлом зэмүг хэлж байгаа. Зэмүг. За дэ хоноо нийтжин чог жиглаа шүгва гэхээр соба. Жорлом соба. Дематагийн динэнзэн гэдэг нь чочг. Жорлом чочг. Чочгийг. За химэн ийм нэр томьёо бол альцсан байна гэж байсан ийм нэр томьёо. За тэгэхээр жорлом дод зэмүү собоо чочгийг бол өөрөөр юу гэж нэрлэдэг байх нь вэ? Өдөжөнгийнхаар бол дэ хоноо нийтлаа нава това. Жорлом дод. Дэ хоноо нийтлаа нава чиба. Зэмүү. Дэ хоноо нийж чог жиглаа шүгва. Соба. Дематагийн динэнзэн гэдэг жорлом чочг. Үг байна шүү дээ. Тэгэхээр энэ үгээр нь харах юм бол бас их нава тоо. Наваачд чог жиглаа шүгва. Тэгээд тонломын яг өмнөх нь бол дематагийн дин. Нэр томьёон ч гэсэн. За амаа хажиг. За энэ амаа хажиг бол юу гэсэн байна гэхээр бойн араба юм байлгүй. Амаа хажиг. Сунгаар аншин мэдвалаа гэж. Сунгаар аншин мэдвалаа. Салнан чүмбрэн чүмбрөр журваадан зэмбар аншин мэдвалаа. Салнан зогын гоона тэгчингийн жорлом шин чадвар жидваа мэ. Тэддэ чойнитла зээжигдүү нямбар шагун тэгчингийн жорлом шига зүнзэнжин чойнит дэндунла нямбар шагжин эдэггийн чойнитжин донжи талбар шарваян хүмбичэр. Сунгаар аншин мэдваа гэдэг нь гадна талын зүйлсийг хэл. Гадна талын зүйлс бол аншин мэдваа буюу дэмбэр мэдваа. Дэмбэр мэдваа. Тэгээс сунгаа юл дэмбэр мэдваа гэсэн. Юл дэмбэр мэдваала талнан тийм ээ дэмбэр мэдвааг үзэгдэх байдал нь бол баг дунд их гэж ялгаа. Зэмбар аншин мэдваа гэдэг нь нөгөө юл зэмбийн зэмба, юл зэмбийн шива тэрийг хэлж байгаа сунгаа зэмба гэдэг тийм ээ. Зэмбар аншин мэдваа гэдэг нь тэр хүнийг танин мэдж байгаа тэр шив оюун ухаан ник бол дэмбэр мэдваала. Салнан зоогийн гоноо тийм ээ. Салбаа тэр дэмбэр мэдваа, аншин мэдваа тийм ээ. Тийм үү? Юл юлжингийн ингээд донит. Тэгэл салнан чүмбрэн чүмбүү. Тэрний тэр гомбоны жин үзэгдлийн тэр тодорхой байх нь бол их баг дунд гэж хаад. Тэр үүднээс нь бол тэгчингийн жорломыг дөрвөн жорломыг бол ялгамжааг бол тавьдаг байсан байх нэ. Өмнө нь. Тэгвэл энэ бол ингэж буруу юм аа гэж. Тэгээд чойнитла зээжигдүү нямбар шагын тэгчингийн жорлом шига гэж байгаа. Чойнит гэдэг нь бас мөн гомбоны дэг. Гонит, чойнит, дэхоноонит, дишинит бүгд нэг утга. Тэгэхээр хоосон чанар нэгэн үзүүрээр тэгш агуулan бясалгаж байгаа тэгчингийн жорлом дөрүүлээ зүнзэнжин чойнит гэж бол нөгөө түрүүний сунгаар аншин мэдваа, зэмбар аншин мэдваач гэдгсэн үү, зүмгийн чойнит ч гэдгсэн үү, зэмбийн чойнит ч гэдгсэн үү, энэ хоёулангийнх нь зүнзэнгийн чойнит дэндунла дэмбэр дүүвээ донваа гэсэн үг шүү дээ. Дэндун гэдэг. Үннээсээ бүтээгүй хоосон тийм ээ. Дэмбэр дүүвийн донваалаа нямбар шагжин дөрүүлээ бол дэмбэр дүүвийн донваалаа бол тэгш агуулan бясалгаж байгаа. Нямбар шагжин эдэгги чойнижи донжи талбар шарваяан цүмбичэр. Чойнижийн донжи шүү. Хоосон чанарын тэр донжи бол
бүр тодорхой тэр бясалгал тодорхой харагдаж байгаа нь ч гэсэн болов адилхан юм аа. Харин яаж ялгаж байгаа гэхээр оноо журламшийн чадвар ганшана жанлаа эцэдийн сунае намбар ява дэбонжур гэж. А мессеж хийгээд эдрдийн жүгдгсүү дэмби намбар ява бон шэсумба дар за энэний лүнг одоо энэ тайлбар. Банжа бонын нүвийн гоно шавхай. Хоосон чанар бид нар гол нь яах гэж бэлтгэж байгаа вэ? Нөгөө сэтгэл муу сэтгэлийг бол бүр үндэс язороос нь арилгахын тухайд хоосон чанар. Тэр бясалгаж байгаа арилгах гээд байгаа зүйлийг бол төвчгтгүүн гэж хэлдэг. Тэр төвчгтгүүнийг төвчих хүч чадлынх нь үүднээс нь ялгааг нь тавьж байгаа маа. Журлам дод тэр ялга. Дэзэ нийгэн гавсуу гэж. За яаж тавьж байгаа юм бэ гэхээр эхний хоёр буюу дод зэмүү хоёрын үйс бол цуа дэнзэн гүндэг монжурва бонгийн нүа гомбил. Цоба живэнсээс цуа дэнзэн санжи монжуржи нүа рава нямбар жавэс нямшигла ламбын жетөвдү сунжан чойном зумба жума давар дугаад чочиг живэнсээ зэмбалаян гомбил өвчс тетер догно. Бид нар дүмтаа бас яагаагүй дэнзэн гүндэг тэгээд энэ дэнзэн санжээ гэдэг оноо журлам шийн чадвар ганшаа. Өнөөдөр